Тихо. Наташа. Айгүй. Би харин сая хордлого өгөөд. Зүгээрээ. Харин чамайг ирсэн чинь зүгээр болчихлаа. Энэ л баг хөө хаа. Би л охин байгаасаа гэж бодчих. Би хөөрхөн хөө байгаасаа гэж бодож байна. Харин чир чам шиг ийм хөөрхөн сөүлэгч байвал гоё шүү дээ. Би хөрхөн хөдөл болмаар юм. Бид хоёрын хүүхд юм чи аль нь ч үсэн яах вэ? Таашин зүмсчихсэн. Цагаан гэвлүүр зүгчихсэн. Энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй сүт бүсгүй. Дүүрэн хүмүүс туулж гасан. Бид хоёрт аз жаргал өгсөд. Цэцэг шиг тийм. Хичнээн сайхан байх. Хашуун байна. Хашуун байна. Хашуун байна. Хашуун байна. Хоёлаа. Яг ингэж хөрмөө юм шиг за. Тэгэлгүй яах. Яви. Хаашаа? Захирч дөрөч. Яах вэ? Захирчд бүх хүнд хэлчихэ. Юу? Чи юу яриад байгаа юм бэ? Юу юм? Яах вэ? Чамайг жирэмсэн гэдгийг, энэ хүүхдийн эцэг нь би гэдгийг бүгдийг нь хэлчихэ. Би л захирчд очихгүй. Наташа. Чамайг сонсох. Үгүй. Тэгэхээч энэ бүхэн мэдэгдэх юм бол чи цэргийн шүүхээр орно. Насаараа шоронд хоригдчихвол чи хүүхэд битүүрийг яа гэж бодоо. Яа тийм. Намайг яавал яг цэргийн шүүхээр орсон ч надад хамаалах. Надад хамгийн чухал нь хоёр нь 9 мөрөнд очих болно. Үгүй. Би явахгүй. Чи нэгт яаж чадах юм бэ? Одоо л энэ бүгдийг хэлэхгүй. Хизээч амжихгүй юм шиг санагдаад шүү дээ. Яагаад амжихгүй гэж? Чи өдийг хүртэл тисчээд өмнөх дулаанууд дээр ч гэсэн зөндөөл тавьчих гарсан биз дээ. Хүн болгоноос яаж нууж явлаа да. Наташа! Одоо ганцхан дултаа үлдчихсэн шүү дээ. Наа тулгай чинь одоо болох гээд байна. Би дөнгөж түрүүхэн захирагчаас тушаал аваад ирлээ. Торгуулийн сумгийнхны эзлэх гэж чадаагүй 162 дахь өдөрлөгийг миний захирсан сум. Ердөө л 2хан цагийн дараа эзлэх тушаал авлаа. Тийм болохоор бид хоёрыг тулаанд оруулмаар байна шүү дээ. Тэгвэл би ч гэсэн чамайг тулаанд оруулмааргүй. Би эх орныхоо төлөө тангар хөргсөн цэрэг хүн шүү дээ. Тэгээд би ч гэсэн эх орныхоо төлөө тангар хөргсөн эмч хүн.
За. Баяртай. Зөвлөлт холбоо тусын төлөө. Зүг.